За эзний өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр манай 6-7 хоног явагдсан өсвөрийн дагалдагчийн сургалт маань төгсөлт болно. За өнөөдөр төгсөж байгаа одоо та нар хойшоо хардаа өнөө өсвөрийнхэн ямар гоё болцсон сууж байгаа тийм ээ догдлоод хүлээж байгаа. Тэгээд үнэхээр бүгдөө нэг сайхан халуун алга ташаа баяр хүргэе. 14 хүүхэд төгсөж байгаа. Би өстөр хамгийн сүүлийн 6 дахь хагасаа өдөр дагалдагчийн амьдрал хичээл дагалдагч байх талаар заасан. Би ер нь бас цөөнгөө удаа одоо өсвөрийнхэнд зааж илаа. Гэхдээ өчигдөр манай өсвөрийнхний тэр хичээл сонсож байгаа, ойлгож байгаа Бурхны үгийг гараад уншиж байгаа би бол гайхсан. Үнэхээр гайхсан. Тэгээ би бас юунд одоо талархаж байгаа гэхэд манай сүхэ басаар манай гэрлээд бас талархаж байна. Үнэхээр сайн үйлчилж байгаад баярлалаа. Сая бас 7 хоногийн дундор шарын гол руу илгээлтээр яваад ирсэн тийм ээ. Үнэхээр эзний тийм одоо зүрх сэтгэл таалал байна гэж бас итгэж талархаж байна. За өнөөдөр бүгдөө энэ сард бид нар итгэлээ өсгөх талаар ер нь итгэлээр амьдрах тийм ээ, итгэлээ өсгөх тухай номлохъя. Тэгээ өнөөдрийн сэдэв бол итгэлээр харж сурах гэдэг сэдвээр та бүхэнтэйгээ эзний үгийг хуваалцах болно. Тооллого 13-ын 25-аас 33 дугаар ишлэлийг хамтдаа гаргацгаая. Библийг нэгээд бүгдөө тооллого 13-ын 25-аас 33. За. Эндээс би уншия. Тэд уг нутгийг тандаад 40 хоногийн эцэст буцжээ. Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аароноор ба Израилийн хүүгүүдийн хотол түмэн дээр ирж тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. За энэ үрдэл харах юм бол Мосе Канаан газар буюу Бурхны амласан газар нутагт орохын тулд тийм ээ туршуулуудыг явуулсан байна. За тэгээд энэ туршуулууд нь 40 хоног яваад тэр нутгийн үр жимснээс эдээ будаас авчирсан байна. Мосе Аарон болон Израилийн хотол түмний өмнө авчирсан байна. 27 дугаар ишлээс харахад тэд түнд ийхүү хэлв. Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нутаг үнэхээр сүү балаар бялгасан нутаг мөн бөгөөд үр жимс нь энэ байна гэж хэлсэн. За магадгүй Йошуа, Калеб тэднийг өдөрдөн явж исэн хоёр мэдээж тайлангаа тавих хэрэгтэй болсон. Мосе, Аарон, Израилийн одоо хүүгүүдээ, ахмадуудаа ард түмэн минь ээ бид Бурхны амласан газар нутаг руу очиод ирлээ. 40 хоног аялаад ирлээ. Бүхий л газар нутгаар нь явж үзлээ. Хүмүүстэй нь бас уулзаж үзлээ. Тэгээд ямар гайхамшигтай сүү балаар бялгасан буюу үржил шимтэй газар нутаг болохыг бид харлаа. Үр жимс нь энэ байна гэд авчирсан байна. Мөн үү? За тэгвэл 28 дугаар ишлэл юу гэж эхэлж байгааг хараарай. Гэхдээ гэж эдгээр эхэлж байгаа. Тэр нутагт амьдарч байгаа ард түмэн хүчрэхэг хотууд нь бэхлэгдсэн агаад маш том юм. Бид тэнд Анакийн үр удмыг үзвэ гэж хэлсэн байна. За Анакийн үр удм гэдгийг та нар 33 дугаар ишлээс хараарай. Тэнд бид Нефилимийг харсан гэж байгаа үстэй. Эхлэл номдэр гардаг Нефилим. Тэгээд тэрний ус Анакийн хүүгүүд нь Нефилимээс гаралтай байлаа гэж хэлсэн. За ингээд цаашаа харъя. 29 дугаар. Амалекчууд Негивийн нутагт амьдарч байна. Хитчүүд, Ивсчүүд, Аморчууд нь уулгараг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Йордоны эрэг хаваар амьдарч байна гэлээ. Дахиад 30 дугаар ишлэр гэтэл гэдэг үг гарч байгаа. Йошуа, Калеб хоёр үр жимстэй ийм сайхан нутаг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь цог явсан нөхдүүд нь байж. Одоо бид нар ярив. Алуу микрофон надад өгөөд. Тэгснэ. Гэхдээ гэж хэлсэн байна, тийм үү? Энэ бол буруу биш. Яг гэвэл бүгд адилхан харсан байхгүй юу? Бүгд адилхан бодит байдлыг харсан. Тэгээд 30 дугаар эшлэлээр ингэж ярьсан чинь дараа нь Калеб микрофон барьж аваад. Гэтэл Калеб ард олныг Мосегийн өмнө намжаагаад ард түмэн нэлээд сандралцсан байгаа. Бид ер нь яах гэж энэ 40 жил ингэж зовж туулж ирсэн юм бэ? Юуны төлөө? За таньмаа зэгдэг үстэй. Бид нар юуны төлөө ер нь ингэж их бэлдсэн, ингэж их хичээсэн, ингэж их санхүү мөнгө зориулсан. Гэтэл үр дүн нь гэл ингэж. За та нар ингэж заримдаа амьдралд гомдох, бухимдах,
Стресс тохиол байдаг үсттэй. Тэгээд 30 дугаар ишлээ. Гэтэл Калеб ард олныг Мосег юм намжаад бид гарцаагүй дийлж чадах учраа өгсөж очиод эзэлж авцгаая гэвэ гэсэн. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс тэд биднээс хитрхи хүчрэхэг тул. За нөгөө л хүмүүс зэн гарч ирээд бид ард түмний өөдөөс өксөж очиж чадахгүй гэсээр. Тиймээс өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хүүгүүдэд бацаахгүй мэдээ дэлгэрүүлж бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчтай цөлмөж иддэг. Нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хинжээгүй том хүмүүс юмаа гэж хэлсэн. Тэгээ 33 дахь эшлээ тэнд бид Нефилимийг харсан. Анакийн хүүгүүд нь Нефилимээс гаралтай байлаа. Бид өөрсдийнхөө нүдэнд зарцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийм байлаа гэж хэлсэн ба. Тэлийн ахмад ус. Өнөөдөр эндээс бид нар энэ дэлхий дээр байдаг хоёр төрлийн хүмүүсийг харж байна. Зураг гаргаж өгөөч. Бидний амьдралд юу үргэлж байх вэ гэх юм бол нөгөөт проблем байна. Үргэлж асуудлууд байх болно. Зүгээр тагнаал туршаал үдсэн чинь үр жимстэй сайхан газар байна. Бурхан бидэнд өгсөн юм байна. Зүгээр л яваад ороход болно гэж хэлээгүй. Бурхан бидэнд үргэлж яадаг вэ гэх юм бол тулалдах боломжийг өгдөг байгаа. Үргэлж эзэн биднийг тийм ээ тэр ялгуулсан өөрийнхөө дүр төрхөөр дайчин, тэр дайтагч, ялагч байх тэр дүр төрхөө бидэнд өгсөн учраас зүгээр нэг хөвтөж хаад олж аваа гэж хизээж хэлдэггүй маа. Түүх хэний талд бичигддэг вэ? Түүх тэмцдэг хүмүүсийн талд бичигддэг. Түүх бууж өгөөгүй хүмүүсийн талд бичигддэг. Та нар түүх унших болгондоо тэгж бууж өгсөн, тэгж ядагдсан, тэгж үр удмаараа үхэж үргдөө бууж өгөө залхуурж байгаа тэгээ өвчин тусаад үхчихжээ гэж түүх уншижсэн тохиол байна уу? Үгүй. Түүх хэний талд бичигддэг вэ? Тэмцдэг хүмүүсийн талд бичигддэг. Түүх өөрөөр хардаг хүмүүсийн талд бичигддэг байгаа. Тэгвэл бид нар эерэг сэтгэлгээ гэж ярьдаг. Эерэг сэтгэлгээ гэдэг бол юмыг олон талаас нь харах чадварыг хэлдэг. Тэгвэл итгэлээр харж сурна гэдэг бол олон талаас нь хараа зогсохгүй. Олон талаас нь харсан ч яг адилхан бохгүй юу? Тэр анаагчуд хэвээрэл байна. Та итгэлээр нэг харж сурах аргыг зааж өгье. Бурхан надад илчилсэн. Аль талаас нь харсан анаагчуд өндөр. Хүчрэхэг. Тэгтээ дээрээс нь харах юм бол яг адилхан хүн бохгүй юу? Бурхан биднийг итгэлээр харж сурахад дандаа дээрээс нь харж сурахыг харуулдаг. Дээрээс нь хар. Тэгэх юм бол яг адилхан хүн байхгүй. Яг адилхан нөхцөл байдал. Хүмүүсийн бидний амьдралыг хараад хажуунаас нь харж байгаа учраас энэ хүн өстой боломжтой, энэ хүн сайхан амьдарч байна, энэ хүн ийм санхүү мөнгө, энэ санхүүгийн эрх зүйнд хүрсэн учраас асуудал бараг байдаггүй байхаа гэж боддог. Үгүй ээ. Дээрээс нь харах юм бол бүгдд нь асуудал байгаа. Гэхдээ нэг зүйлийг бид нар марчна. Дээрээс нь харахаар юу харагддаг гэж боломж харагддаг. Асуудалтай хамт ардталт нь юу явж идэг гэж боломж явж идэг. Натаа хамт хэлэхгүй. Асуудалтай хамт боломж байдаг. Дэлхийн түүх бичигдэж байгаа хүмүүс дандаа асуудалтай тулгарсан. Гэхдээ тэд боломжийг ашигласан. Энийг ярих юм бол би өөр дөрөө одоо ингээд цаг тавиад номлож байгаа. Энэ цаг маань хүрэхгүй. Яшаас бүгд өнөөдөр итгэлээр харж байгаа. Та нарт би нөгөө үргэлжлийн оригоос гэдэг үстэй. Ашигзээ үргэлжлийн Библиэсээ судлаарай. Энэ түүхийг цааш нь судлаарай. Харамсалтай нь 10 эсэргүүцэж, 10 нөхцөл байдлыг харж, 10 итгэлгүй байдал гаргаж дүгнэлтэн төрсөн учраас Израилийн ард түмэн дахиад 40 жил цөлд амьдрах хэрэгтэй болдог. Юу тань хэлээ. Та өнөөдөр тулгарч байгаа асуудлаа давахгүй юм бол өөр цагт тэр асуудал чинь дахиад нүрээ хувиргаад тантай уулзах болно. Та өөрийнхөө дотор байгаа сул тал, дутагдaltaй тал, зан чанарын асуудлаа ялан дийлэх гэж үннээр өөртөөгөө нүр тулахгүй юм бол яах вэ? Дараа нь магадгүй батад оржоо танд асуудал болоод байгаа юм санагдана. Гэтэл өөр газар сүрэн хорлоо танд асуудал бол. Өөр хүмүүс танд асуудал. Тэнгүүд бид нар хэлмэл энэ хүнээс боллоо. Энэ хүнээс боллоо. Энэ нөхцөл байдлаас боллоо. Үгүй яг үнэндээ асуудал хэний дотор вэ? Миний дотор байна. Би яаж харж байгаа вэ? Яаж хүлээж авч байгаа вэ гэдгээс шалтгаалж. Дараагийн зургийг харуулж өгч. Бид нар хараа. Яг адилхан тал аяхтай болсон. Гэхдээ итгэлээр буюу эергээр өөдрөгөр харж байгаа хүмүүс бол яаж харж байна? Аяганд ус байна гэж хардаг байна. Аягтай ус байна. Энэ ч хангалттай дүүрэн биш байна. Гэхдээ аягтай
ус байна. Хангалттай гэж хардаг. Харин сөрөг хүмүүс талал байна штэ гэж хардаг. Тэгээд уудаггүй. Харин эерэг итгэлээр амьдарч байгаа хүмүүс, итгэлээр харж байгаа хүмүүс уудаг. Яагаад? Асуудлыг тэрвэрж авдаг. Тэгжиж дотор нь байгаа боломжийг олж хардаг. 2011 оны 9 сард байна уу? Чингүү маань түрээд удааг байхад эхнэр бид гэр бүлээрээ чэжүүд явж ирсэн. Тэгээ яг тэр үед тэр тайфун буюу далайн хар шуурга болсон. Тэгээд ингээд хамт явж исэн хүмүүс нь эрэгтэй эмэгтэйгээрээ байрлаад яг далайн эрэг дээр байсан тэр юунд resort гэх юм уу те resort байрс. Айгүй том шилэн цонхтой. Яг ингээд далайн харагдаж байгаа. Одоо манай чуулганы байр барих байгаа газар шиг л энэ цаана харагдаж байгаа. Тэгэл ерөөсөө өдөөс хоошоос нь ахуулаад анхааруулаад дууд тохио яваал тэгэл гэрэл цахилгаан бүгднгийн таслаад зогсоогоол тэгэл өдөр ингээд тус тустай эмэгтэй тэнгуүдэл чинь чингүү ээжтэйгээ явна шүү дээ эмэгтэйчүүд. Би ирчүүдтэй. Тэгээ солонгосчууд болохоор айхгүй. Яг тэгвэл чийжүүд ойр ойрхон болдог. Тэгээ солонгосчууд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр би болохоор сандраад байхгүй. Маргааш ихнэр хүүхдээ харахгүй байх үедээ гэ. Анх удаа харж. Тэгээ солонгосчууд болохоор ч нөө дээрээс нь хараад шүү дээ. Нөгөө дандаа болдгийг мэддэг учраас. Тэгсэн чинь юу гэж хэлсэн бэ гэхээр маргаашаас өстой амттай далайн бүтээгдэхүүн идэхэндээ гэсэн баг. Яасан гэсэн чинь далайн шуурга далайг цэвэрлээд эрг рүү ойртуулдаг гинэ. Далайн гой ингээд иддэг одоо тэр амттыг. Маргаашаас эхлээд өстой загасчад ол зомог ихтэй байх болно. Яаж вэ? Өөрөөр харж байгаа. Бүгд далайн шуургыг харсан, мэдэрсэн. Гэхдээ тэд яаж вэ? Дараагийн боломжийг харж штэ. Тэгэхээр асуудал болгон асуудал байдаггүй маа. Харин яаж харж байгаагаас шалтгаалдаг. За энэ яг бодит босно уу үгүй мэдэхгүй би бас чат GPT-гээс асуусан. Гэхдээ иймэрхүү домог яриа бол байдаг гэж хэлж илээ. Гэхдээ олон хүмүүсээс би сонсч байсан. Тэр нь юу гэх юм бол Nike Африк руу одоо судлаач явуулсан. Та нар энэ түүхийг сонсч байсан баг. Энийг судлаач явж ирээд юу гэх юм бол за ёстой Африкт пүүз зарна гэж бол худлаан байна. Яг тэгвэл тэд гутал өмсдгүн байна гэж дүгнсэн байна. Харин дараагийн судлаачийг явуулсан. Дараагийн судлаач ирээд тэд бүгд гутал өмсдгүн байна. Гутал өмсгөн чухал гэдгийг ойлгуулчих юм бол тэнд маш том зах зээл байна гэж хэлсэн байна. Хоёулаа адилхан асуудлыг харсан. Гэхдээ дүгнэх нь өөр байна. Тэгвэл итгэлээр бүгдөө харж сурахын тулд хэд хэдэн алхмуудыг та нартай хуваалцав. Нэгдүгээрт Бурхны үгээр харж сураасаа гэж үзэж байна. Бурхны үг өчигдөр өнөөдөр үрд мөхөд хിവэрэ. Бүр юу гэж хэлсэн гэж энэ дэлхийн бүх зүйл дуусах болно. Юу дуусахгүй гэж хэлсэн? Бурхны үг мөнхөд гэж хэлсэн байна. Бурхны үг мөнхөд. Бурхан энэ үгийг тийм ээ өөрийнхөө амьсгалаар бичсэн гэж Библиэд хэлсэн. Тийм учраас Бурхны үг үнэн нотлогдсон, туршигдсан. Тийм учраас бид нэр аливаа нөхцөл байдлыг Бурхны үгээр харж сурах нь маш чухал байна. За, Гитлэл номын 14-ийн 13-14 дээр ингэж хэлсэн байна. Гитлэл номын 14-ийн 13-14 дээр санаж байгаа бол ард талд нь Египтийн цэргүүд, урд талд нь улаан тэнгис байсан. Гэтэл Мосе магадгүй тэр шөнө Бурхныг сонссон баг. Тийм учраас Мосе хурж ирээд ард түмэнд юу гэлсэн? Бүү бат цогсож эзний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээж харахгүй. Эзэн та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай гэж хэлвэ гэсэн байна. Бид нар юу хийх ёстойсэн гэвэл Египт рүү хараад, Египтийн морь цэргүүд рүү хараад ёслох байсан байхгүй юу? Та нарыг сүүлийн удаа харж байгаадаа харамсалтай байна. Ингэж хэлэх ёстой байсан. Харин тэгээд урагшаа улаан тэнгис рүү хараад, улаан тэнгисийг анх удаа хуурай газраар гаталж үзэх гэж байгаадаа баяртай байна гэж хэлэх ёстой байхгүй юу? Хэрвээ та нарын төрсөн өдөр болох юм бол өнгөрсөн рүүгээ хараад талархаарай. Харин ирж байгаа насаа баяртайгаар хүлээж аваарай. Яа тэгвэл Джон Максвелл гэдэг удирдагч ингэж хэлсэн байна. Гайхалтай боломжууд, гайхалтай бүхэн ард чинь биш, урд чинь байгаа гэж итгээрэй гэсэн байна. Амен. Таны уртал хүлээж байгаа. Та 50 хүрж байгаа бол 50-аас хооших шин тэр амьдралын удирлаа хуудасаа эргүүлээрэй. Хоошоогоо хуудастайгаа зурлаа та нар үтсэн киногоо дахиж үзэхээр онцгой байдаг үстэй. Бүх юм нь мэдчихэж байгаа.
За магадгүй жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа үзвэл яг зарим нь мартсан учраас сонирхолтой юм санагдаг. Гэхдээ миний одоо яг дотор маш тод санаад бүр ингээд догдолж бүр ингээд өрнөлтөө үзсэн кино бол Цагаан Ирмэг кино байна. Мэтт Дэймоны тоос. Тэгээд амар өрнөлтөө. Гэтэ одоо ч дахин үзмээр яг бүгд нь мэдж байгаа учраас сонирхолгүй байдаг. Хараа. Өнгөрсөн чинь танд жижигдэж байгаа шүү. Багтж байгаа. Харин урагшаа. Бурхны үгээр харж сурах нь чухал. Тэгэхээр Бурхныг сонсох хэрэгтэй. Бурхан ер нь яаж дуу хоолойгоо хэлдэг? Бурхан яаж бидэрт үгээ хэлдэг? Бичээсээр дамжуулж хамгийн олон удаа үгээ хэлдэг. Ихэнх тохиолдолд Бурхан бичээсээр дамжуулан үгээ хэлдэг. Хоёрдугаар нөхцөл байдалд биш харин амлалтанд төвлөрч сурах нь чухал. 1-р Самуэлийн 17-гийн 45-46 гаргаад дэлгэцнээс та нар харж байгаарай. Энд та нар хараа. Давид Филист хүний урд очоод юу гэж хэлсэн? Чи илд бамбай, жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн Бурхан төг төмдийн эзний нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би Филист цэргүүдийн хүрийг огторгон шууд хээрийн араатанд өгнө. Бүх улс Израиль Бурхан байдаг гэдгийг үүгээр мэдэх болно гэж хэлсэн. Та нар бодоо хончин Давид яаж юм итгэлтэй байж чадж байна? Хончин Давид Голиотын өмнө онгорон сагсурж байгаа юм шиг магадгүй ойлгож мэдэрч болох. Гэхдээ үгүй. Эхлэл 22-ийн 17-г санах хэрэгтэй. Амлалтаас зуурна гэдэг бол санах ойтой байх хэрэгтэй. Эхлэл 22-ийн 17 дээр юу гэж хэлсэн гэж Авраамд би үнэхээр чамайг өрөөж үр удмыг чинь Тэнгэрийн одод далайн эргийн элс мэд асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үе таалгыг эзэглэх болно гэж хэлсэн байхгүй юу? Тэгээ би энэ сургаал бичээд нэг ийм үг гарсан та нар магадгүй хэрэгтэй мартдаг хүмүүс бууж өгтөө амархан байдаг. Мартдаг хүмүүс бууж өгтөө амархан байдаг. Бидний амьдралд Бурхан юу хийснийг мартдаг учраас өнөөдөр бид залбирхаа болдог. Бурхан яаж идгээсэн, яаж хангаж өгсөн, яаж таныг тийм ээ магадгүй аимшигтай нөхцөл байдал дундуур удирдан хамгаалan бүрэн бүтэн гаргаж ирснийг бид нар мартдаг учраас бид нар яадаг өнөөдөр нөхцөл байдалд бууж өгдөг. Дахиад Бурхан туслахгүй юм шиг итгэлгүй болдог. Харин Библи бидний юу гэж хэлдэг вэ? Библи 365 удаа бүү ээ гэдэг үг байдаг. Тэрний үг юм бол бидний өдөр болгон бүү ээ. Яагаад бид нар хизээж алхаж үзээгүй амьдралдаа хүл тавьж байгаа байхгүй. Мартдаг хүмүүс бууж өгтөө амархан байдаг. Дэд тул номон дээр та нар Канаан нутгийг эзлээд, та нар байшин барилга бариад, та нар мал хуутай болоод, та нар ингээд хөгжин цэцгэлэхээр Бурханаа мартваа гэж дандаа хэлдэг. Миний амлалтыг мартваа. Соломоны хүртэл өргөө бариад, Соломон хүртэл Бурхан наранд залбирдаг. Бурхан минь ээ, надаас хойш ард түмэн маань үр хүүхдүүд нь таныг мартахгүй. Та сануулж байгаарай. Бүр араа Йордан голыг гаталж гарсны дараа юу гэж хэлсэн гэж 12 чулуу авцраад энд тавиад Бурхан Йордан голыг гатлуулсан шүү. Амлалтын газарт оруулсан шүү гэж сануулахаар овоо босго гэж хэлдэг. Яагаад? Мартах учраас. Мартдаг хүмүүс бууж өгдөг. Тэр итгэлээр харж итгэлээр харж сурах нь тийм ээ нөхцөл байдал биш харин Бурхны амлалтанд төвлөрдөг. Тэгвэл бичээсийг уншиж байхдаа Бурхны амлалт Мосегийн оронд өөрийгөө тавиад Бурхны амлалтаас зурах хэрэгтэй байхгүй. Давидын оронд өөрийгөө тавиад Бурхны амлалтаас зурах хэрэгтэй. Давид яаж хончин хүү асар өндөр 3 м орчим өндөр бүр тулалдаж тийм ээ хөлсний тулаанч үргэлж ялт байгуулдаг. Та нар бодлоо филистчүүд одоо тухайн үеийн хүмүүс ус үндэстэн ингээд байлдахаар хүү олуулаа ирнэ. Тэнгүүтлээ сонгосон нэг цэргээ байдуулаад дайныг шийдвэрлэдэг байхгүй юу. Тэгвэл нэг зүгээр нэг нөхрийг филистчүүд тавихгүй үсттэй. Яагаад гэвэл ядагдтал юм бол боол нь болох байхгүй юу. Тэгэхээр чин хизээч ядагдаж үзээгүй бэлтгэгдсэн хөлсний асар үнэтэй. Тань Трой дээр гардаг үстэй. Ахиллесийн армийг тийм ээ хөлслөөд авцардаг үстэй. Тройг эзэлж авахтаа. Тэр шиг. Тэгвэл ийм мундаг дайчны урдаас Давид дүүгээрээ барай явж байгаа шүү дээ. Юу харж байгаа гэж дээрээс нь харж байгаа Бурхан итгэлээ тавьсан байхгүй. Үр удамчин дайснуудынхаа үе таалгыг эзэгнэх
болно гэж хэлсэн. Гуравдугаарт нь итгэлээр харж сурахын тулд бүгдөө залбирч сурах хэрэгтэй. Залбирдаг хүмүүс итгэлээр харж сурдаг. Би ингээ нөхцөл байдал донд гажигдал, дутагдал, янз бүрийн зүйлсүүд дотор залбирж явах үед л Бурханыхаар харж сурсан. Дотоод өрөөндөө ороод хаалгаа Бурхан минь гэр бүлийг минь хангаж өгөөч гэж залбирж явах үед л Бурханы дуу хоолойг сонсож Бурханыхаар харж сурсан байна. Харилцааны асуудал дунд ч гэсэн Бурхан минь яах вэ? Очоод шууд л өөрийнхөө шийдчихмээр байна. Гэтэл залбирж явах үед л Бурханыг сонсож Бурханыхаар харж сурсан байна. Тийм учраас та нар урт бог нь хамаагүй нөхцөл байдал, асуудал, янз бүрийн зүйл ирэх үед яах ёстой вэ? Залбирч сураасаа гэж үзэж байна. Хариултаа авах хүртлээ. Бурханыхаар харж сурах хүртэл. Бурхан шийдвэрлэж өгөх хүртэл залбирч сурна гэдэг бол маш чухал юм. Би энэ 3 алхмыг та нарт итгэлээр харж сурахад хуваалцмаар. Нэгдүгээрт нь юу гэж хэллээ? Бурханы үгээр харж сурах нь чухал юм. Би хэлсэн шүү. Библи юу гэж хэлж байна? Бүх зүйл хоос. Бүх зүйл өнгөрөн од. Харин Бурханы хүслийг үлддэг хүмүүс нь л үлдэнэ гэжсэн. Тэгвэл бид нар үүнийг мэдчихвэл Бурханы хүслийг л үлдэж амьдрал л та. Бурхан юу гэж хэлсэн? Надад итгэлээ тавьдаг хүмүүс хөгжин цэцэглэх болно л гэжсэн. Урсгал усны дэргэд тарьсан мод адил цагтаа үр жимсээ ургуулж навчсан ч хатахгүй л гэж хэлсэн. Тэгвэл Бурханыхаар л амьдрий. Тийм чи надад дуулгартай байвал хизээч сүүл болохгүй толгой байх болно. Чи өрөөлийн сууг байх болно. Ингэж хэлсэн бол бүгдөө Бурханы үгэнд л дуулгартай бай. Нөхцөл байдал биш тийм ээ. Харин амлалтанд төвлөрье. Бид түрүүсэн шиг дандаа асуудал гэдэг хаягтайгаар боломж ирдэ шүү. Хизээч боломж гэдэг хаягтайгаар ирэхгүй. Харин асуудал гэдэг бүр томоор бичсэн байх бол асуудлыг нь. Тэгээ бид нар болий. Чадахгүй. Анаа харал та. Саулаар өдөрдөөсөн Израилийн арим дараагийн төвшөндөө гарахын тулд Голиотыг ялхаасаар аргахгүйсэн. Филистийг ялхаасаар аргахгүйсэн. Яагаад гэвэл тэгжиж ол зомогтой. Тэгжиж эдийн засгийн хувьд хүчрхчих байсан. Хараа. Яг ингэж ялхаас өмнө юу болдог байсан гэж Саул Йонатан хоёр зэвсэгтэй бусдын зүгээр сэрээ, хүрз, мөрз барь тулддаг байсан байхгүй. Яагаад гэвэл хутгаа ирлүүлэх гэж хүртэл Филистээр очиж мөнгө төлж хутгаа ирлүүлдэг байсан гэж Библиэд хэлж байгаа. Эдийн засгийн хувьд тийм л дорой буруу байсан. Харин ялж иж хүчрхэг болох байсан. Тэгвэл өнөөдөр ирж байгаа асуудлаа ял. Ямар нэгэн худалдаа 8 гээд болохгүй байгаад эзнээс асуу, залбир. Ямар боломж байгааг хар. Магадгүй та зөв газараа биш байж болно. Зөв хүмүүстэйгээ биш байж болно. Жим Коллинзийн 4 зөвийг хэлсэн байдаг. Та зөв зүг рүү явж байна уу? Зөв автобусандаа суусан уу? Зөв хүмүүсийг автобусандаа суулгасан уу? Автобусандаа зөв хүмүүсийг суулгасан уу? Зөв суудлын дээр суулгасан уу гэдгийг өөрөөсөө асууж гэж хэлсэн байдаг. Бид нар буруу зүг рүү яваад ч болно шүү дээ. Тийм үстэй. Улаанбаатар орноо гэдэг Эрдэнэт рүү давхиад байвал яах вэ? Гэхдээ дандаа зөв хүмүүсийг суулгацсан, зөв суудлалтанд суулгацсан. Гэхдээ очих байгаа газар маань буруу. Тэгвэл бид нар магадгүй зөв газар руугаа, зөв автобусандаа байж болно. Гэхдээ буруу хүмүүс суусан байж болно. Эсвэл зөв хүмүүсийг мөртлөө буруу сандал дээр суулгацсан. Тэгээ үр дүнгүй байж болно. Тэгвэл би хэлмээр. Бурхны амлалтаас зурна гэдэг бол яах вэ гэхээр нөхцөл байдлаас өөрийгөө том болгож хөгжүүлэх талаар Библи бидэнд хэлдэг шүү. Давид зүгээр нэг гоё мухар сүсгээр Голиотыг ялаагүй. Тэр өдөр болгоны давтлага, өдөр болгоны дүүгүр шидэх давтлагаар Голиотыг ялсан шүү. Тийм учраас бусдад байгаа чадвараар та хизээч ялдгаа болохгүй. Өөрт байгаа жижиг чадвараас хамгийн сайнаар ашиглаж сурахад Бурхан таныг Голиотыг ялгах чинь туслах болно. Зөвхөн Бурханы амлалт байна гэж хоосон хөөрөөл бид нар дахиад ялдаггүй маа. Хангалттай сурж, боловсрж, өөрийгөө хөгжүүлж, хүмүүсийн харагдахгүй газар, харанхуй, тийм ээ, үл үзэгдэх газарт өөрийгөө дахин бэлдсээр байгаа тэр хүнийг л Бурхан өрөөдөг баг. Гуравдугаарт нь бид нар энэ бүдийг бид нар залбирлаар хийх хэрэгтэй. Яг л залбирал бол юу вэ? Биднээс ахадсан хүч чадлыг хүлээн зөвшөөрж байгаа учраас Бурханаас гуйж байгаа хандлага байхгүй. Бидэд агтсан байхгүй. Амен. Бидний амьдрал тохиолж байгаа зүйлсүүд заримдаа дэндүү ахтмаар байгаа шүү дээ.
Жишээ нь би 5 хүүхэдтэй яаж сайн хүн болох вэ? Би мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй. Би байгууллага чуулгана яаж сайн удирдах вэ? Би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яах юм? Мэдэхгүй бол мэдж байгаа нэгэнд нь хандаад залбирах нь жинхэнэ одоо даруй байдал үстэй. Жинхэнэ. Амен. Миний та бүхэнд номлох цаг дуслаа. Өдөр хамтаа залбирая. Магдалины багийг урьж